Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол телевизээс бэлтгэн хүргэдэг эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой Монгол улсын соёлын гавьяа зүтгэлдэн яруу найрагч Шагдрын Дулмаа хичээгээ урьж оролцуулаад энэ танд өдрийн мэнд хүргэе. Бидний нэвтрүүлгийг үзэн суудаг үзэгчдийг маань хүндэтгэн тэмээ хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа гэдгийг нэвтрүүлгийнхэнд хэлье. Тэгэхээр Дулмаа хичээ таны хувьд шүлгийн 30 гаруй номтой тийм ээ. Ер нь өнөөдрийн байдлаар 30 гаруй номыг ингээд хэвлэлтэнд өгөөд гаргаад уншигчдынхаа хүртэл болгоод байгаа. Үүн дээр дахиад ингээд урын сангийн баяжуулахаар дахиад нэг хайрын тухай номыг ингээд одоо бэлтгээд ингээд явж гин гэдгсэн. Одоо тэр номноос яриул. Яг энэ бол бүр 50-60 оны үед бичсэн хайрын шүлэгч орсон байгаа. Тэгэхдээ энэ ном бол дан хайрын шүлгээр гарах ном учраас сүүлийн үед бичсэн хайрын шүлгүүд зөндөө бий. За тэгэхээр ер нь хайрын тухай гэдэг ингээд хэлэхэд бол хүний хайр гэдэг бол хэмжээшгүй, хязгаарлашгүй. Хайр бол хүн бий болоход бий болсон. Хүн өөрөө үгүй болоход л тэр шүлэг чимээгүй болох бах. Энэ зохиолч хүний хувьд бол үзгээд явахад л тэр бичдэг. Тий. Тэр заавал дурлж хайрлаад сүйд болохтой биш. Зохиолч хүнд чинь өөрийн сэтгэл зүрхээр мэдэрч бичдэг. Тийм нэг агуу ертөнцийн хамт үйлчилж байдгийг. Тий. Өнөөдөр 80 хүрсэн ч байна уу, 90 хүрсэн ч байна уу, 20 30 настай залуу хүний сэтгэлийг хич гаргамаар байна уу? Яамаар байна тэгэл тэргээрээ л бичин шүү дээ. Тий. Тэгэхээр тэнд бол хязгаар тавихын аргагүй юм гэж би хэлэх гээд байгаа. Хайрын сэдв гэдэг өөрөө маш их баялаг өргөн царх хүрээтэй тийм ээ. Царх хүрээтэй ийм юм. Тэгэхээр та түнх сайхан их сайхан зүйлийг хэллээ шүү дээ. Миний номонд 50 оны үед бичсэн шүлгүүч жорн. За тэгээд дан ганц эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлаас гадна эх орны хайрын сэдвтэй шүлгүүч гэсэн багтж байгаа гэдэг хэллээ тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлд одоо жишээ нь таны тэрэлсэн тэр шүлэг гэвэл яг хайр сэтгэлийн хайр байв уу, эх орноо хайрлах гэдэг юм уу, өөр сэдвтэй хайрын тийм шүлэг байв уу? Одоо энэ 10 онд би Эрдэнэсийн тансаг эх орн гэсэн ийм том ном гаргасан. 17 хэвлийн хуудас. За энэ ном бол ерөөсөө тэр чигээрээ миний эх орны тухай бичсэн шилмийн шүлгүүд орсон. За энэ ном бол тухайн жилийнхэн яруу найргийн номны тэргүүн бэрийг эзэлсэн. Ингээд боловсруулалтын яам нэлээд олон хувийг авч одоо бүх сумдад хөргсөн байгаа. Тэгээд залуучууд хүүхдүүдэд уншуулах шүлэг их бийлдэ эх орны тухай. Тэгэхээр эх орноо хайрлах сэтгэлээс эхлээд одоо инкри үрсээ хайрлах, нөхөр эхнэрээ хайрлахаас дараалаад энэ хайрын их өргөн сэдв. Эх орноо хайрлахгүй бол эхтлэгийг яаж хайрлах вэ? Тэгээд тэнгэр газраа хайрлах, төв дэлхийг хайрлах, тэгээд амт нөхдөн хайрлах. Энэ их агуу их хайрын өргөн их утга бол хэмжээшгүй өргөн сэдв. Тэрийг харин одоо яруу найрагчд бол их бичсэн дээ. Юм тийм юуны хайрын шүлэг үчээгүй яруу найрагч байхгүй тийм мөнхийн сэдв тийм. Та түнсийнхэн бас яриандаа дурдлаа. Эхнэр нөхрөө хэрхэн хайрлах уу гэл ингээл хайрын сэдв бол маш өргөн гэл ярьлаа. Сэтгүүлч бүр л танаас асуудаг бах. За сэтгүүлч бүр өөрөөсөө өнцгөөс сууж байгаа. Тэрхүү өнцөгт та тохируулаад бас хариултыг хэлж байгаа. Гэхдээ би энэ асуултыг танаас асуухгүй болохгүй. Тэгэхээр таны 84-5 оны үед бичсэн хүүгийн эцэгт бичсэн шүлэг байгаа тийм ээ. Тэрхүү шүлгийг ингээд анзаараад байхад яг тэр шүлгээр дамжуулаад тухайн үеийн нийгэм анзаарагддаг. Нийгэм яг ямар байсан. Тэгэхээр тухайн үед яг нийгмийг анзаарч харж агаад таны нийгмийн өнгө будаг яг таны шүлгэнд туссан болов гэж би харддаг юм л та. Тэгэхээр өнөөдөр залуучуудын дунд гэр бүл салалт тийм ээ хүүхэд өнчирж байгаа асуудал нилээдгүй байна гэж яриад байдаг. Тэгвэл таны үед бас тийм зүйл бас байсан. Гэхдээ яг тухайд одоогийн нийгэмтэй харьцуулахад хэр байв? Тэгээд энэ асуудал ер нь хөвчлэн яг юунаас үүдэлтэй байдаг гэсэн бэ? Тэр үед үл яг те ер нь салах сарын асуудал гэдэг бол ер нь альч нийгмийн үед альч улсад байж
ажил байдаг зүйл. Тэгвэл би бол одоо манай улсад бол арай их сарнилт бий болсон юм уу гэж боддгийг. Энэ нь юунаас болж яах вэ гэхээр энэ манайхан одоо гадагшаа ажил хийхээр их явж байна да одоо Солонгос центрт хаагурч явдгийг. Тэгээд одоо эхнэр нөхөр нь гэр бүлийн орхиод явцдаг. Тэгээд тэнд очиод бас нэг хүнтэй суучдаг ч юм уу амьдралын олон нуугчаанд хүн дайрагдаад янз бүр болдог. Тэгээ энэс болж бас нэлээд их гэр бүлийн салт бий болдог болов гэж бодлоо. Би холдохоор сэтгэл холдно гэдэг. Тэгэхээр миний бодол юу байдгийг бэ ихлэ зэрэг ер нь бол гадагшаа явж байгаа хүмүүсүүд бол үнэхээр аж амьдралаа тогтчуулъя, айл гэрээ төхнүүлье гэж бодож байгаа бол ер нь авгай нөхөр хоёр хоёулаа явсан нараа дээр юм уу гэж би боддгийн. Тэгээ хоёулаа яваад хоёулаа ажил хийвэл нэгдүгээр олох мөнгө чих байж болно. Хоёрдугаар сэтгэл санааны талаар ч их тогтвортой үр хүүхдээ ч гэсэн одоо нааш нь эцэг эх рүүгээ хэлж ярьж байхад тэгээд ер нь салж явах гэдэг бол залуу улсуудад нэг их сайн биш ээ. Тий. Энийг бас манай засаг захиргаач ойлгоосой, бас албан байгууллагууд ч ойлгоосой, хүн ч бас өөрөө ойлгоосой гэж ингэж би бодоод байдаг. Тэгэхээр яг хоо залуучуудын хувьд гэр бүл салтын нэг хэсэг нь яг таныг хэлж байгаа өнцөг мөн тийм ээ. Гэхдээ зарим хүмүүс ингэж хэлдэг л дээ. Айл гэр хэр сайхан төлөв төвшин бадраасан гал голомт нь хэр сайхан бадамлахын гол үндэс нь эхнэр хүний ухаанаас маш их шалтгаална гэж ярьдаг. Тэгэхээр эхнэр хүний ухаанаас шалтгаална гэдэг нь үл оргүй юм биш л дээ. Ер нь бүсгүй хүн гэдэг бол айл гэрт одоо гал асаагаад л эцгийн гэрээс уламжилсан галыг асаагаад эхлэхээс л шалтгаална. Тэгэхээр тэр эмэгтэй хүн бол тэр айлд гал асаасан шиг бас тэр айлд хайрын гал, сэтгэлийн гал одоо ертөнцийн сайн сайхны галыг бас хамт асааж байдаг байхгүй юу. Бүсгүй хүн гэрт туяарч байхад бол айл бол ад жаргалтай, үр хүүхэд нь үл тэнүүн сайхан, хоол ундаар илвэг ингээд одоо сайхан байдаг. Тий. Бүсгүй хөнгөө айл гэдэг бол нэг л зэврэн байдаг л да. Тэгэхээр бүсгүй хүн гэдэг бол ерөөсөө айлын галыг асаахаас гадна ертөнцийн галыг бас бадраалцаж хүний зүрхэнд ямагт хайрын зул асааж явдгаараа галын тэнгэр галын эзэн юм гэж би боддог. Тэгээд чи би дээр үед галын тэнгэргээ шүлэг биччихэл байлээ. Тэгээд та түнсийн их сайхан хэллээ штэ. Эмэгтэй хүний тэр сайхан үүрэг роолыг гэтэл өнөөдөр ингээд гэр бүл залуу гэр бүлүүд маань ингээд сал сарнд ихэд ихсээд ин гэж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн бид нар яг ямар байх ёстой юм? Үнэхээр тийм уужуу байгаад байнга төвчж тисэд байх ёстой юм уу? Ер нь аливаач яаж хандж иж тэр гэр бүлийг сайхан цааш нь бат бөх авч явж явах ёстой юм бэ? Тэгэхээр бүсгүй хүн бол өөрөө их сайхан өөрийгөө авч явах ёстой. Одоо гадна талаараа Толстой хэлсэн үг үйл дээ хүн бол гадна талаараа ч дотоод сэтгэл зүгээрээ ч гоо сайхан байх ёстой гэж. Тэгэхээр тэр гоо сайхан байна гэдэг нь бол зөвхөн одоо нэг өслөгөөгөө янзлчаад өнгөтэй дээд хувцсан өсчөөд байхад биш юм л да. Хүний гоо сайхан гэдэг нь сэтгэлдээ байдаг. Тэр сэтгэлийн сайхнаар тэр үр хүүхдтэй халамжилж байгаа халуун сайхан сэтгэлээр эхнэр нөхрөө хайрлаж байгаа тэр сайхан одоо дулаан харцаар эцэг эхээ хайрлаж байгаа бэр хүний тэр их халамжаар ингээд айлын ад жаргал бол ямагт одоо бий болж байдаг. Тэгэхээр энэ ад жаргалыг л одоо гэр орондоо байлгах гэдэг бол бүсгүй хүний үүрэг юм. Тэгэхээр бүсгүй хүн бол хизээч өөрийгөө орхиж, хизээч өөрийгөө ганд нь хаяж болдгүй юм. Манайд нэг юм жахан буруу сэтгэл дээр үед байсан дөө. За би ч одоо нэг хэдэн хүүхдтэйгээ одоо нөхрөл ажил хийж гэн. Тэгээд одоо энэ маань жахан гайгүй яваг гэдэл нөхрийнхөө сороочгийг угаагаад эндүүдэл нөгөөдгийг костюмын эндүүдэл өглөө нэг сайхан болгоод гаргадаг. Тэгээд өөрөө өнөө 4-5 хүүхдтэй гэл гэртээ зурлаад нүрэж олигтой барыг угаадаг ч юм уу. Үсэж олигтой самнахгүй өнөө хэдэн хүүхдтэйгээ зурлаад ингээд сууж идэг. Энэ бол бас биш байна. Орчин үед би юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр бүсгүй хүн бол ерөөсөө зөвлөлтийн гэр бүлийн тухай бичсэн алдар тэрдэмтэн лап юм бол ингэж хэлсэн байдгийг. Бүсгүй хүн бол өглөө босоод үсээ саманж нүүр гараа янзлаагүйгээр нөхрийнхөө өдөөс битгий харж бай. Тийм. Энэ ч юм бол зүгээр
энгийн хэлсэн үг шиг мөртлөө энэ бол бас асар их юм дотор нь агуулгдж байгаа юм. Тэр нөхөр бол өглөө эхнэрээ харахтаа сайхан эхнэрийг харж байх хэрэгтэй байна. Эхнэр бол бас нөхөртөө даашаад өгөх тэр сайхан одоо сэтгэлээр хандаж тэр сайхан харцаар сайхан одоо гоо тансаг харагч байх нь бас бүсгүй хүний өөрийнх нь ер нь нам төрхөнд шингэсэн байдаг зүйл. Бүсгүй хүн ертөнцөөс бий болохдоо миний бодлоор бол ерөөсөө л гоо сайхны одоо цогцол бол бэлэгдэл юм. Бүсгүй хүн гоо сайхан цогцлоороо ертөнцийг уйраадаг, ертөнцийг гайхуулдаг, бишрүүлдэг. Одоо ч мөн тэгсээр л байна. Бүсгүй хүний гоо сайхныг биширдэггүй эрхэн хаа байх вэ? Бүсгүй хүний сайхныг биширдэггүй ард түмэн хаа байх вэ? Тэгэхээр одоо тэр бүсгүй хүн бол өөрөө би ертөнцөөс гоо тансаг төрсөн тэрэндээ эзэн байх ёстой гэдэг ухамсарыг л их бат ойлгосон байх ёстой гэж боддгийг. Тэгээ манай хүүхнүүд бол одоо их гоё болж л дээ. Ерөөсө өмсөн зүйлсийг харах юм бол ерөөсө өрөнд оронд байхгүй сайхан юм эдэлж байна. Ганцхан өр зүрх нь ямар байна уу? Яг гоо соёлт хүний одоо сэтгэл санаа байна уу? Тэгээ үр хүүхдтэй соёлт өгөх одоо эр нөхөр ээж аавдаа хадамжтай сайхан хандах эмэгтэй хүний уран гар ухаан орсон ийм одоо үйл явдал тэр гэрт айл гэрт байна уугүй юу гэдэг л одоо хамгийн чухал байна. Тэгээ эмэгтэй хүний ухаан бол ер нь бүхнийг зохицуулдаг гэж өвгөд хуучд ярьдгийн. Тэгэхээр уран бэрийн ухаан гэдэг ямар сайнда нөхрийгөө шатар тоглож байхад хоёр муу тэмээгийн чинь холбоо төөч хийдэ гэж хэлдэг. Тэгээд нөхөр нь хожиж байсан ийм одоо сайхан юу ч галт давхар санаа хэлээд байдаг. Тийм юм хүртэл байсан. Тэгэхээр тэр ухаан одоо манай Монгол эмэгтэйчүүдэд мөн байж л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ухаанаа зарж тэр сэтгэлээ гаргаж аливаа юмд ер нь бүсгүй хүнч бай, эрэгтэй хүнч бай сэтгэл гаргаж л одоо амьдрах нь туйлын чухал гэж би хэлмээр байгаа юм. Манайхан жаахан хүндий одоо хүйтэн сэтгэлтэй гэвэл арай дэндүүлсэн болох ба. Ширүүлчих ба. Тий. Тэгвэл ер нь жаахан тийм Монгол хүний гүндүүгөө сайхан чанарыг одоо өнөө болтол хадгалж ирсэн шүү. Тэрийг л одоо цааш нь үргэлжлүүлээрэ гэж одоо залуу ахтаа залуучуудад бол бид захимаар байдгийг. Тий. Яагаад гүндүүгөө гэж үг орсон бэ ихтэй зэрэг тэр үлвэл нэг тийм хоомоо гүмхий зүйл биш. Бас нэг эд мөнгөний төлөө байгаад байгаа сэтгэл биш. Бас нэг хуурамчхан зарим нэг хүнсүүд бол одоо бас нэг эхнэрээ нэг алтан бөгж аваад өгчихсэн бол одоо зүгээр ерөөсөө бүр ертөнцид байхгүй юм аваад өгчихлээ гэж бодох жишээтэй хүн зөндөө байдгийг. Тэгэхээр тийм биш. Тэр одоо эдэлж хэрглэж байгаадаа биш. Жинхэнэ зүрхэн дотор чинь чиний хайртай үнэхээр эрхэл тонгочж чадж байна уу? Тий. Энэ юмыг одоо их ойлгох хэрэгтэй. Энийг л ойлгож харьцсан цагтуул бол айл гэр нэг сал сарнаад нөхөр нь эхнэрээ хаяад эхнэр нь нөхрөө хаяад нэг явчихааргүй. Эцсийн эцэст халуун хайр дээр л хүн тогтно. Тий. Гэхдээ галыгч гэсэн байнга өрдөж тийм ээ ингээ өрдөж гал илүү сайхан бадамлаж астдаг. Тэгэхээр залуу гэр бүлүүд маань тэр сайхан одоо тийм ээ гал голомтой бадраасан тэр гал голомтой ер нь баг зэрэг ингээд бөхөөд ирэхэд нь юугаар илүү их өрдөж ивэл яаж хийгэндээ уран дэм өгж байгаа бол амьдрал маань одоо хайр сэтгэлээрээ л застдаг ер нь. Жаахан хүн дээрээ ирсэн бол нөхрөө хайрлах хэрэгтэй, халамжлах хэрэгтэй. Урд байгаагүй сайхнаар хайрлах хэрэгтэй. Тэгэхгүй манайхан чинь одоо нэг 100 гарам нэг найзтайгаа хувааж уучхад нэг айд тончоод ирэхэд нь одоо маргааш нь тэгээд баг заазуураа бариад зогсчээд хүнч байдаг. Тий. Тэгэж бол болохгүй юм байгаа. Юмны цаад учир гэж их байна. Тэгээ эрхэн гэдэг чинь бас тийм их бардан байдгийг штэ. Тийм учраас тэр чинь нэг шин найзынтай хончход авгаа чинь уурлахгүй дээ гэж ингэж асуухад бол уурлахгүй гэж хэлнэ штэ. Манай авгаа хэцүү одоо толгой тасчин гэж хэлэх хүн бас ховор. Нэрлэх бас нэрлэх нь. Тийм учраас тэр одоо эр хүний тэр зан чанарын хөөрхөн мөн нөхөр минь бас санаа сэтгэл зовж ил явсан байх айл тончоод ирэхдээ надаас бас төвшөөж л байгаа бах гэдэг тэрнийг ойлгож тий тэгээд тэр урмын сэтгэл дээр нь ус асахгүй байх явдал бол эмэгтэй хүний ухаанаас болдог. За эмэгтэй хүний ухаан гэдэг бол ерөөсө жижигхэн учиг зүй зөвлөхөөс эхлээд бүр одоо улсын бүхийг одоо хувцлаад
наадамд гаргахаас гарах хүртэл тэр их өргөн удам гэх юм уу ухааны их тэнгэж шаарддаг зүйл. Ямар зодог өмсгөж нөхрөө гаргах юм, ямар гутал өмсгөж нөхрөө тэр наадмын дэвжэн дээр барилдуулах юм. Чиний нөхөр ямар дээлтэй явах юм, цагаан сараар чиний нөхөр ямар байдалтай байх юм. Одоо энэ бүхэн чинь бол бүсгүй хүнээс шалтгаална. За өөрөө чаддгүй маа гэхэд тэр нөхөртөө таарсан өнгөтэй, нөхөртөө таарсан сайхан дээл аваад өмсгчих, үндэсний гоёлоороо гоёх үед нь гоёж чимэх. Энэ бүх явдал бол одоо эмэгтэй хүний ухаанаас шаардна. За тэр ухаан гэхлээр одоо заавал нэг хэдэн дээд сургууль төгссөн одоо ийм байх албагүй шүү дээ. Монгол ухаан гэж нэг сайхан юм байгаа. Тэр монгол эмэгтэй хүний жинхэнэ одоо ухаан гэдэг бол ерөөсө хинтээч хуваалцшгүй. Альч тэвд байхгүй гэж хэлнэ би. Тэр Монгол өсгөн Монгол эмэгтэй хүний ухаан гэдэг бол ерөөсөө өөрийгөө авч явах, өрх гэрээ авч явах, улс орноо авч явах тэр их ухаан бол Монгол эмэгтэйчүүд байсан юм аа. Тэгээд ч одоо Бат хотгоны яриад байгаа тэр хаттын их ухаан бол одоо яахын аргагүй өнөө үеийн манай эмэгтэйчүүдэд айлын эзэгтэй нарт хэрэг болоод байна. Тэр ухааныг л бид одоо тэр номыг уншиж ухаарч авах. Тэр алсын моринд нөхөр нь одоо дайн дажинд явдаг юм уу? Одоо юу болдгийг наадам найранд явдаг юм уу? Тэр бүхэнд үдэж гаргах. Тэр үдэж гаргахдаа одоо тэр дрон дээр нь одоо цагаан сүүл усааж араас нь одоо тэр их хүний сэтгэлийн цагаан сүүний тусалтай тэр сайхан сэтгэлээ өргөж үдэх. Энэ жинхэнэ сэтгэлээрээ үдэж юмыг гаргаж байх гэдэг бол асар их энерги сайхан юмыг дагуулж ирдэг. Яаж үднү тэр үдүүлсэн шигээ сайхнаар одоо гэртээ одоо эргэж ирдэг ийм одоо Монгол ухаан байдаг. Тэгэхээр энэ монголчууд бол яагаад одоо хүүхдээ эрдэмд явуулахад дөрөөн дээр нь сүүд тусаадгүй? Яагаад хойноос нь тахил өргөдгөө? Энэ бүхэн чинь бол тэр цагаан сүүний их нөлөө энерги их хүний сэтгэл нь тунгалаг юутай ч одоо хар болоогүй. Тэр цагаан сүү шиг сайхан сэтгэлийн одоо өвөрмөц үйлдэл юм. Энэ бол мөргөл бишрэл биш. Хүний сэтгэл юм. Сэтгэл гаргаж одоо юмд хандах юм бол тэр сэтгэлийн хариуд бол бас сэтгэлийн сайхан эргэж ирдэг. Бүр ийм хуультай. Ингэж анзаарагдаад байдаг юм л да. Магадгүй энэ дээр шүүмжлэлтэй хандж иж мэдих юм те бас надтай санал нийлэх хүмүүс ч байгаа, байхгүй ч хүмүүс байгаа. Нийгмийн шилжилтийн үедээ зэрэгцээ та тун сайхан хэллээ л дээ. Эмэгтэй хүний хүмүүжил чухлаа, сурсан эрдэн гэхээсээ илүү гэрийн хүмүүжил чухал гэд хэлээд байна. Гэтэл өнөөдөр эцэг эхчүүд маань хүүхдүүдэд цаг зав гаргах нь хэр билээ. Эргээд нөгөө хүүхдийн нөгөө гэрээ суур хүмүүжил гэдэг зүйл чинь аав ээжүүд нь хүүхдүүдэд гаргах цаг нь хомсдгийн хэрээр нөгөө хүүхдүүдэд хүмүүжүүлэх ухаан илүү ядуу болоод байгаа. Тэр утгаараа өнөөдрийн нийгэмд та тун сайхан хэлж штэ эмэгтэй хүн ухаантай байх хэрэгтэй. Сэтгэлийн сайхныг өөртөө цогцлох ёстой гэд тэр сэтгэлийн сайхныг багаасаа эзэмшиж тийм ээ өөрөө ах эгч ээж эмээ өвгөөс ингээд суралцж ич тэр хүүхдэд хүмүүжил төлөвшнө. Гэтэл энэ хүмүүжлийг төлөвшүүлэх хүн байхгүй болохоор хүүхдүүд маань нөгөө эмэгтэйчүүд маань залуучууд маань яах юм бэ хинээсээ суралцах юм бэ гэдэг асуулт эзэнгүй асуулт байгаад идэг юм шиг санагддаг юм л та. Одоо энэ үл эзэнгүй гэхгүй. Одоо өнөөгийн залуучууд бол маш сайхан хүмүүжлтэй болж байгаа шүү дээ. Эднэрт бол одоо онол байна уу байна. Ухаан байна уу байна. Техник байна уу байна. Юм сурах болцоо байна уу байна. Одоо энэ ардчлалын үед бол одоо сайхан юм их дэлгэрч байна шүү дээ. Энэ дэлгэрч байгаа бүх сайхныг эцэг эхүүд өөрснөө эзэмших хэрэгтэй. Эцэг эхүүд бол өөрснөө хоорондоо хизээч хүүхдийнхаа дэргэд хэрэлддэггүй байх хэрэгтэй. Хизээч хүүхдийнхаа дэргэд архиугаад согтчоод ингээд байгаад байх албагүй юм байна. Тэгжил байх юм бол хүүхд чинь хүмүүжил муу аавн шүү. Тэгэхээр би эцэг эхчүүдэд зориуд хэлэхэд эмэгтэй чалгаагүй, эрэгтэй чалгаагүй одоо ч нэг ууж юу яагаад их баярлж байгаа нэгэд одоо жигтэйхэн юмнууд сунжирсан их найр наадамд оролцоод хүүхдийнхээ дэргэд согтуу хөлчөө ирээд айгуу давгаагаа зодоод одоо энэс чинь болж одоо юу гарч яана вэ гэхээр хүүхдийн хүмүүжилдүүл сэтгэлд нь тэр жоохон эмзэгхэн зүрхэнд нь айхтар шарах тогтоож байгаа байхгүй юу? Аав нь ээжийг нь зодоод байхлаар тэр аавыг чинь тэр хүн яаж үзэх ёстой юм бэ? Тэр үзэхэд хэцүү үсттэй. Тийм учраас одоо манай гэр бүлийн хүмүүсүүд бол гэртээ үлгэр жишээч л байх хэрэгтэй.
Бидний ээж аав бол одоо ерөөсөө тийм юм бидэнд үзүүлж байгаагүй шүү дээ. Хизээ хэрэлддэг бид нар муудал сэтгэл байсан баг. Би л ээж аав тийм ээ. Би л ээж аавыгаа тэгэл би юуна барьж аваад зодж яхийг хараагүй, хараад зөвхөл хэлж яхийг үзээгүй. Тэгэхээр миний ээж аав бол зүгээр ямар ч боловсруулгүй. Бичиг үсэг мэдэхгүй. Малчин хүн. Хөдөөний. Тэгээд одоо тэр малчин хүн надад ямар их юм сургасан. Зүгээр л одоо байж хат намайг аргал усанд явуулах гэдэг. Би жаахан тоглоомонда саатаад энэ төр байвал залхуугийн гадаа түлээгүй залгидгийн гадаа хоолгүй гэдэг юм аа. Миний хүү аргалдаа яв гэж ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сайхан үгийг сонссон хүүхэд чинь явахгүй байхын арга байдгүй шүү дээ. Тэгэхээр та нарт зэмлэл болж очдог. Тий. Тэгэхээр тэр нь бол одоо бидний насан туршаа миний толгойд бол байдгийн тэр юм. Тэгээ ядуу хүн тусалж аа миний хүү. Хүн тусалсан хүн дэргэд тусна ирдгийг. Миний хүү энэ оюун чавганцах өөрхий их ядуу айл одоо шүлний махгүй байгаа гэд хонь гаргачихад ядуу айл одоо шүлний махгүй байгаа гэд хонь гаргачихад тэгээд нөгөө жижигхэн сагсан дотор гэдэс гүзээ тэгээд хоньны мах янз бүрийн юм хийж өгөөл намайг өөрүүлээд нэг толгодын цаана байгаа ядуу чавганцын даваач өгүүлж байгаа. Эн чинь юу үзүүлээд байна вэ гэхдээ эн чинь хүнлэг чанар. Эн чинь хүний хайрлж байгаа сэтгэл цаана хамт яваад байгаа. Эн чинь өглөгт сайхан зан чанар яваад байгаа Монголын. Тий. Тэгээд ингээд биеэр нь ингээд үзүүлээд хүн туслах ёстой байна гэдгийг чинь ингээд тэр хүүхч өөрөө үдэж шít. Тэгээд очос авсан хүний сэтгэл яаж сайхан хүүхдээ баярлаад зүгээр жигтэйхэн баярлаад миний мөхөө дандаа юм авчирж өгдөг шít өөр хийгээд нэг домбоо яатан нөгөө миний мөө сагсанд хийгээд өгтөө зэрэг чинь би чинь баярлаад буцаад гүйчих нь орж ирээд нөгөө домбоо яатангоо ижид хилээд хормой дээр нь хаглуулаад тэгээд тарагтаа утгаад идж байгаа юм жигтэйхэн баярлаад. Тэгэхээр эн чинь одоо тэр хөгшний надад өгсөн тэр домбоо яатан бол миний аваач өгсөн тэр махшууд юунаас илүү айхтар их өглөг болж байгаа байхгүй юу? Тэр хүүхдийг баярлуулж тий хүнийг баярлуулснараа эргээд хүн өөрөө яаж өөрөө баярлдаг юм гэдэг. Одоо энэ Монгол ухаан бол ерөөсө манай ээж аавын тэр хар ухаанд байсан. Тэгээд тэргээрээ одоо үр хүүхдээ хүмүүжүүлж байсан. Ямар ч гэсэн ядуу хүнийг асар тэтгэж явах хэрэгтэй юм байна гэдэг ухааныг л надад их гүнзгий суулгасан юмдаг. Тэгээд би тэрнээс хойш бол ер нь манай тэр хажууд байдаг зөндөл олон улсууд байдаг. Хар цайтай ч улсууд их л байсан. Сайны сүү аваач үгээл явуулдаг. Сайны сүүг нь аваачаад өгдөг. Хариуд нь хоёр яотон хийгээд нэг хоёр цаастаа жихэр өгчих юм бол одоо би чинь хөтлөө баярлаад ингээд ирдэг. Тэгэхээр энэ одоо нэг тийм өглөгч уянтай сэтгэл, хүнийг гэсэн сэтгэл, хүний төлөө байдаг сэтгэл одоо манай залуучууд хэрэгтэй байна. Манай эцэг эхчүүд хичнээн залуу байлаа ч гэсэн хүүхдийнхээ дэргэд битгий хэрэлдэж байна. Хүүхдийнхээ дэргэд хоёр үеийн муухай битгий харж байна. Хүүхдээ бол дандаа хүндтгэж байна. Хүүхдээ хичнээн хайрлж хөндлөж эрхлүүлж байх тусам тэр ижээ аавын сэтгэл дээр эрхэлж байсан хүүхд чинь ард түмний сэтгэл дээр эрхэлж байгаа юм. Тэр чинь улс их орны сайхан сэтгэл дээр эрхэлж байгаа юм. Энэ чинь цаашаа тий маш хөргөн утга агуулгатай болоод тэр сайхан орчинд өссөн хүүхд чинь өөрөө хүнд тустай хүн болж өөрөө сайхан сэтгэлтэй болж хүмүүждэг байгаа юм. Тэгээ одоо манайхны чинь сүүлдээ одоо гудамжны хүүхдч гарч ивээ боллоо. Одоо эцэг их нь хүүхдээ хөөгөөд яв тэр одоо хаанч гэдгийг хүүхэд асардаг газар очиж гэдэг юм уу. Ийм хачин юм гарч ирж байгааг одоо би бол их эмзэглэж харж байдаг. Тэгээд одоо залуучуудаа хэлэхэд бол үр хүүхдээ бол хүн шиг хайрлж хүн гэдэг талаас нь агуу их хүн болж төрсөнд нь хүндэтгэж байгаарэ гэж хүсэн гуймаар байна. За танд баярлалаа. Харамсалтай та бүдээрээ ярилцах цаг. Ингээд нөө ярианы сэдв юм баялаг маш сайхан яриа хөрөө өрнөхөөр нөө ярилцах цаг маань айгу хомсгон яаж өрнөж байгааг үнэхээр явж байгааг мэдэрдэггүй. Тэгээд харамсалтай та бүдээрээ ярилцах цаг ингээд өндөрлөд дуусч байна. Тэгээд тантай ярих зүйл маш их байлаа. Даанч ингээд цаг маань дууссан учраас та бүдээр ингээд ярилцлага өндөрлөе. Тэгээд ярилцлагын төгсгөл та бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа гэдгээ дахин хэлье. За баярлалаа. Тэгээд залуучуудаа хэлэхэд өөр нэгэн сэтгэлтэй. Өөрөвч уужим санаатай.
хүн шиг хүн байж хүнлэг сайхан чанарыг агуулж үр хүүхдээ хүмүүжүүлж ижи ааваа хайрлж яваарай гэж захимаар байна. Ижи ааваа хайрлсан сэтгэл чинь эх орноо хайрлж байгаа сэтгэл юм шүү гэж би баярлалаа танд. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар энд хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн манай зочны хоморт маань Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Чагдрын Дулмаа урагдан оролцож за ялангуяа залуучууд бидэнд байна. Маш үнэтэй сайхан сургамжийг хэллээ. Ингээд маргааш өдрийн энэ цагт эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.